За сайн бацгаана уу хүмүүстээ. Та бүхний өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн математикийн хичээлээр Монголын уламжлалт нэгж хэмээх сэдвийг багш нь заахлана. За Монгол хэмжүүр уртыг монголчууд хэмжихдээ хүний бие тэгээд мөн гар хөлийн хэмжээг ашиглах, малын биеийн хэмжээтэй дүүлгэх, хүн малын тодорхой хугацаанд явах замтай харьцуулах, өдөр тутмын амьдралд хэрэглэдэг эд зүйлтэй жиших үндсэн аргыг хэрэглэж байсан. Монгол хүний биеийн дундаж өндрийг 165-аас 170 см буюу ойролцоогоор 168 см гэж үзэж, гар хөлийн уртаар нь хэмжих нэгжийг тогтоосон байна. За үүнээс дурдвал туглын бэлчээр нь 500 м-ээс 1 км орчим, хоньны бэлчээр нь 1-ээс 2.5 км, арга хэмжээний газар нь 20-оос 50 м. За адууны бэлчээр нь 4-өөс 10 км, хагас өдрийн газар гэдэг нь 40-өөс 45 км, бүтэн өдрийн газар гэдэг нь 90-ээс 100 км, хоногийн газар гэдэг нь 120-оос 130 км, зуур хоногт газар гэдэг нь 210-аас 220 км, нэг алхам нь 1 м, нэг дохой нь 40 см, мухар дохой 33 см, дийлэм 1 м, алд 1.5 см, төө 20 см, мухар төө 19 см, сөөм 18 см, мухар сөөм нь 12-аас 15 см, хуруу 2 см, бодийн туруу 6 см, богийн туруу 3 см, шагай 10-аас 15 см, шилб 20-аас 25 см, өвдөг 50-аас 60 см, эгэмт дунджаар 135 см, барин буюу алга дарам 10 см, ямх 3.5 см, зэрэгцээ гишгэн 21 см, цуваа гишгэн 56 см, нэг бээрт 4 гүрэм, нэг гүрэмд 2000 алд, нэг алдад 4 тохой, нэг тохойд 20 хуруу, нэг хуруунд 8 арвай, нэг арвайнд 8 бүрэг, нэг бүрэгт 8 гич, нэг гичэд 8 усны үзүүр, нэг усны үзүүрт 8 нарийн тоос, нэг нарийн тоосонд 8 маш нарийн тоос багтдаг байна. За хүндийг хэмждэг хэмжүүр нь монголчууд дэнс, тавганжин, моринжин ашиглаж хүндийг хэмждэг байсан. Хүндийг хэмжих нэгжийг килограмтай харьцуулах юм бол нэгж нь 596 мянганы 816 грамм, нэг лам нь 37 мянганы 301 грамм, нэг цэн 3 бүхэл 100000-ны 7301 грамм хэмжээтэй тус тэнцдэг байна. За зурагт үзүүлсэн байна. Уртын хэмжээсүүдийг үзүүлсэн байна. За мухар сөөм нь 13-аас 14 см, нэг алд нь 150-аас 180 см. За ямх гэдэг хэмжээ нь болохоор хурууны үзүүрээс эхний үе хүртэлх зайг нэг ямх хэмжээ гэж нэрлэдэг байх нь. За хумсны толио гэхээр хумсны толиог өргөнөөр нь хэмжсэн хэмжээ 1-ээс 1.2 см орчим байдаг. За эдгээр хэмжээсөө ойролцоогоор ингэж үздэг байх нь. За одоо бүгдээрээ эдгээр хэмжээстэй холбоотой жишээ бодлогыг бодъё. За хэмжээ тус бүрийг хаалтан дотор байгаа нэгжээр илэрхийлэл. За нэгдүгээр болгон 5 төө нь хэдэн метр вэ? Хоёрдугаар бодлого 20 ямх нь хэдэн сөөм бэ? Гуравдугаар бодлого 25 сөөм нь хэдэн тохой вэ гэсэн бодлогыг бүгдээрээ хамтран бодцгоё. За бодлого бодохоос өмнө уламжлалт нэгжүүдээ эргэн сэргийж харъя. За нэгдүгээр бодлогыг бодъё. Ойролцоогоор нэг төв бол 20 см орчимтой тэнцв. За тэгвэл 5 төө нь түүнээс 5 дахин их буюу 20 см-ийг 5-аар үржүүлээд 100 см-тэй тэнцв. За мөн 100 см нь 1 м-тэй тэнцв байдаг.
За тиймээс 5 тонн 1 метртэй тэнцүү байх нь. За. Хоёрдугаар бодлого 20 ямх нь хэдэн сүүм бэ гэсэн бодлого байна. Ойролцоогоор нэмэлт 1 ямх бол 3.5 см тэнцүү. Тэгвэл 20 ямх нь 20 дахин их буюу 3.5 см-ийг 20-оор үржээд 70 см. За ойролцоогоор мөн 1 сөөм нь 18 см-тэй тэнцүү. За тэгвэл 18 см нь 1 сөөмтэй тэнцүү юм бол 70 см нь хэдэн сөөмтэй тэнцүү вэ гэдгийг олъё. За ингэхдээ тухайн сөөмөө олгож байгаа сөөмөө x гэж тэмдэглээд за x сөөм нь 70 см-ийг 1 сөөмөөр үржүүлээд 18 см-д хуваахад 70 см нь хэдэн сөөмтэй тэнцүү вэ гэдэг утга олдох байгаа. За 70 см-ийг 1 сөөмөөр үржүүлээд 18 см-д хуваахаар ойролцоогоор энэ тэмдэг бол ойролцоо ийм утга гарна гэснийг илэрхийлсэн ойролцоогийн тэмдэг байна. Тэгэхээр яг 3.9-тэй тэнцүү биш 3.9-тэй ойролцоогоор гарна гэсэн үг. За эндээс 1 ямх нь 3.5 см байсан бол 20 ямх нь 70 см. За эндээс 70 см нь 3.9 сөөмтэй тэнцүү байна. За дараагийн бодлого 25 сөөм нь хэдэн тохойтой тэнцүү вэ? 1 сөөм нь 18 см-тэй тэнцүү. Тиймээс 25 сөөм нь 25 дахин их буюу 18-ыг 25-аар үржээд 450 см-тэй тэнцүү. За мөн 40 см нь 1 тохойтой тэнцүү. За эндээс 40 см нь x тохойтой тэнцүү гээд олбол x тохой нь 450 см-ийг 1 тохойгоор үржээд 40 см-д хуваахад ойролцоогоор 1125 тохойтой тэнцүү утга гарч байна. За та бүхэн саяны бодлтын алхмыг дуурайгаад энэхүү 7 бодлогыг бодоорой. За таны төв 18 см бол 2 төв чинь 24 см байх уу, 30 см байх уу, 36 см байх уу? Дэвтэр дээрээ бодлого хийгээд хичээлийн цагаар математикийнхаа багшид үзүүлээрэй. Хичээл идэвхтэй оролцсон Шавь нартай баярлалаа. Амжилт хүсье.